Шөнө хоршоо хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн Досон зэнгэл сумын Идэр багийн 3 толгодын шим хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо болсон юм а. Тус хоршоо нь нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 3 толгодын шим хоршоо шөнө хоршоо хөдөлгөөнд нэгдэж хөрөнгө оруулалтын зээл авахтаа сүүний чиглэлийн үнэ 10 га талбай усчлалтын систем, хадлан дэжээл бэлтгэх техник тоногдох хөрөмж зохицоор нь худалдан авах төсөл бичсэн байна. Мөн ногоон төжөөл тариалах үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтэд зарцуулна гэж төлөвлөж 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Цөмөөрөл зорилго нэгтэйгээр хоршоо болсон. Тэгээд энэ зуны тухайд одоо байгалийн гамшиг ер нь хур бор ороогүй,гээс болж биднүүдийн тариалалт ургаагүй. Тэгтээ одоо бас нэг удаагийн юмнаас болж та шантрахгүй тэгэл ер нь ургуулах талаас нь цөмөрөө ярилцаал. Тэгэл одоо үр шимийн хүртэх талын юм ярилцчихл байгаа. Энэ тэгээ бөөнөрөө нэгдээд баг болоод юу нэг хоршоо болоод ажил хөдөлмөрөөр ажил нь явагдах чиг ууршаага тэгэл авсан юм уу хувааж барайл аваад нэгдэж ажиллах бол уг нь зүгээр л юм шиг байна. Жалга болгоны 1 2 3-аараа гэж хувиа довоо шаардуулж явж байгаа орнд бөөнөрөө баг болоод ажиллавал ер нь дээр юм удаа л гэж бодож ил байгаа. Ер нь барагч дээр юм шиг байна. Ер нь тгий ингээ тэрнийгээ тгий тийм юм хий одоо тгий бүл тарамдаа сургуулийн хүүхэд гэдэг явждаг хөдөө бол аав ээж хоёр ноцорн зарим нь ганц нэгээрээ хоцорно. Тийм бүл бол их муу байгаа. Тэгэхээр тэр бүл муу сууч чинь харин баг юу болоод нэгдэж бариад хоршоож байд ажил хөдөлмөрөөр эхлүүл хамаагүй л өөрлөөтэй. 3 толгодын шим хоршоо 6 өрх айлын 12 гишүүнтэй байгуулагдаж газар тариалан мал аж ахуйн чиглэлээр шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрт хамрагджээ. Байгалийн давгдшгүй хүчин зүйл нутаг орны онцлог тохируулан мал сүргээ өсгөн үржүүлж ирсэн тус хоршоо газар тариалангийн чиглэлд голлон анхаарч ногоон төжөөлийн ургамал тариалах чиглэлд хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Өдөөний өдөрч тэгээ бүл замуутай хоршоо болоод энэ бөөн бүлээрээ ганц хоёроо ажил хийснээс 5 6-лоод 10-лаа хийвэл хамаагүй илүү өөр өвтэй юмжтэй. Тэрэ хамтарч ажил төрлөө хийгээл ингээл хамтарсан ажиллаар газар тариалан бүх мал ахуй юундээ биевиндээ ингээд тусдаа дэмтэй бас сайхан л байгаа. Талаасаа бол бүгдээрээ тэгэл нэг сүүний чиглэлийн өхөртэй болсных тэгэл нөгөөдхөө сайхан өсгөж үржиж олдон болгож айл болохоор сайхан цагаан эдээ мэдээг ингээд дэлгэрэнгүй авч сайхан тийм эдээ цагаа хүртэл хийж борлуулж мөнгө цаарс амьдралд ахуу юундээ юу болъё гээл тэгэл бүгдээрээ тэгээд нэг өхөртэй тэгэл одоо бол тэжээгэл тэгэл өвс тэжээлээ бол тэгэл хадлан тариалангээр ч гэсэн тарьж байгаа өөрсдөө. Ногоон төжөөлийн тариалтыг урд өмнө айл хотлоороо нийлж хийж байсан туршлагатай. Гэхдээ бусдад түрээсийн төлбөр төлж техник хэрэгсэл ашиглаж тариалалд хураалт хийдэг байжээ. Энэ нь эргээд зах зээлээс худалдаж авсантай дүүцсэн байна. Нэгүр хэлбэл эдийн засгийн ашиггүй байсан байна. Харин шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдснээр газар тариалангийн чиглэлийн өөрийн гэсэн техник тоног хөрөмжтэй болж чадсан байна. Мөн үүнээс гадна өөрийн мал сүргийн сүүний гарц нэмэгдүүлэх үүднээс Төв аймгийн Батцүмбэр сумаас өрх бүр сүүний чиглэлийн үнэ худалдан авсан тухайгаа ярьлаа. Тэр тусмаа үр шимийг нь үзэж түүндээ сэтгэл хангалуун байгаа олон хоршооны үйл ажиллагааг энэхүү мэдээллээс харж болох юм а.